Гэвч Чехон аимшигтэн дэрдээсэн тул бөгөөд түүнийг зайлуулахгүй бол жишээ гэр бүлийн төлөвлөгөө буруушрах боломжгүй байсан тул тэд нуус техник ашигласан. Намайг Шианы бие буулгаж тэдний агуу үйлдэл гүйцэтгэхийн тулд. Гэтэ намайг дуусан төлөөсөнд тэд энэ давлыг дахин санахгүй. Тэр бүх Шианы ухаан алж мөнхөд унтсан байж магадгүй. Одоо миний даалгаврыг биелсэн тул би нүсэнд удаан байхгүй. Та Ши гэр бүлд сайн хандах хэрэгтэй. Тэдний гавьяа дүүссэн төлөө бид дахин хязгаарч уулзахгүй. Хэдийгээр би энэ бурхныг хэрхэн дуудахаа мэдэхгүй ч та бол манай бужийн аврагч жинхэнэ амьд буддаа. Ченхуаны бүр бүсэн устгаж Яамны дахиштын амлалтаа Шианы Ши гэр бүл дахин сэрхэн гарцааг хэрэглэж даалгаврыг биелүүлж хэллээ. Шагнал нь 2000 үсэл оноо 10 секунд дараа хэрэглэж үндэстэн буцсан бэлтгэлээ хангана уу? Боцсоноор Ченхуаны алах нь хангалтгүй байсан байж Ши гэр бүлийг алдар цуутай болгох хэрэгтэй байсан бөгөөд үүнийг зам мужийн захирагчийн тусламжгүйгээр хийх боломжгүй байсан байгалаа. Азар нөлөө залуу сая гартаа буухгүй байсан болохоор өөрийгөө тийм ч амархан алж чадахгүй байсан. Би энэ удаа Жан Шианы ертөнцийн урд байгаагүй хугацаанд мөн би хангалттай хэмжээний үүслэн авсан үнсэж зовцож цэцгийн урга эсвэл 8 шинжтэн техник аль нэгийг нь төрүүлж 5 дуусар төрөхгүй энэ хэцүү сонголт байна. Гэхваю газар ивэлийн сүм. Би нэлээд сайн урга зураалаа. Налуу шагнал болгон өөрийн цуглаас оноо оролцуулаад 3500 үслэн цуглаас оноо толлоо. Над амьд үлдэх олон арга байгаа. Тэгээд цэцэн хэлний уруу зовлончдын урлаг аас илүү их хохирол үржүүлж чадна. Би эхлээд цэцэн хэлний уруу 5 дахь хүртэл сайжруулж болно. Би одоо үнцэн шаардлагагүй хангасан байх ёстой. Уучлаарай, таны өсөлт сайжруулах шаардлагыг хангахгүй байна. Хараад яг шаардлага нь юу юм бэ? Энэ тохиолдолд октав зовлонгийн чөтгөрийн урлаг сайжруулах ямар вэ? Ченхуаны зэрэг хэрэглэсэн зүйл бол 5 дахь түвшний октавгаад зовлонгийн чөтгөрийн урлаг байх. Тэр Ши гэр бүлийн 3 жилийн турш харгасаа дуудлагадаж байж энэ хүрээнд хүрсэн. Энэ бол октаваад зовлонгийн чөтгөрийн урлагийг эзэмших ганц арга юм. Системийн тусламжтайгаар үүнийг алгасаж чадна гэж бодсон боловч одоо боломжгүй юм шиг санагдаж байна. 5 дахь түвшний цэцэн хэлний уруу тэнгэрийн өмнөх шатанд хүрсэн байх ёстой. Систем намайг хийхэд тусламж чадахгүй гэж үү? Би сав тэнгэрийн өмнөх шатанд хүрч байж үү? Цэцэн хэлний урууг сайжруулах ёстой. Би үүнийг хэрхэн тэнгэрийн өмнөх шатанд хүргэх сайжруулахаа энэ зүгээр хангалттай бясалгал биш байсныг би санаж байна. Би үүнийг тухай тулааны утга гар байгууллагын халамжинд уншиж байсан гэж санаж байна. Гэхдээ хэрхэн ийм хийх талаар хэлээгүй. Би зүгээр байгаагаар нь орхиж одоо харахад тийм биш бололтой. Битүүчид энэ талаар бүлэмийн удирдчилсан үе. Би одоо зүгээр л чин ирээ гаргаж ирээд өөрийгөө тайлбарлах тулд илбий. Амьдрал хэцүү байна. Намайг дулаацуулах ердөө энэ өдрүүд байна. Би гэрүүгээ маш их яммаар байна. Эзэнтэй та их гутарсан харагдаж байна. Хаяа чи хусанд орж дуусвуу? Би чамд өөрийгөө ойлгож мэдсэн шинэ бясалгалын аргыг харуулаагүй байгаа шүү дээ. Намайг оруулчих. Лүү чимээ энд байна. Чинээ над руу буцаад ор. Эзэнтэй өөртөө анхаарал тавиарай. Хуай лүү. Хүлээсэн уучлаарай, би бэлэн болчихлоо. Тракч нэг сайн харъя да. Юу болоо вэ? Та яагаад над руу өөр хараад байгаа юм бэ? Энэ царай хангалтгүй дур булаан биш байна гэж үү? Жигшил зэгүүлсэл хэрвээ би жигшил зэгүүлслийн хэмжээ туйлмаг түүнд алуулж магадгүй. Өөрийнхөө авилга болгохын тулд сэтгэлийн санааг үгүй хийх тулд хэмжээ яг таарсан байх хэрэгтэй. Ашгүй октавын зовлонгийн урлагийн 4 дуусар хүртэл ахиулсанараа жигшил зэгүүлслийн хэмжээг хянаж чаддаг боллоо. Дуусч нь бидний хүлээж байна. Юугаа хүлээгээвэ? Түүний хариу үйлдэл ажиглаж байгаадын хэмжээг нь харуулъя. Чи сайхан усанд орсон уу? Нэг л сонин байх юм. Юу яриад байгаа юм бэ? Би усанд орж хувцас хүчний үнэт нэвтрүүллээ. Энэ бүгдийг таны гайхалтай шөнө бэлтгэхийн тулд шүү дээ. Надад ойртож над сайхан үнээр үнэртэхгүй болж байна. Зүгээр дээ хаа юу? Энэ талаар март би чухал хэрэгээр ирлээ. Ягаад Шианы царай гэнт ийм зэвүүн хөргөм харагдаад байна.
Түүний алагдаад амаар санагдаж байна. Сони за яах вэ? Би тэггүй төгшөөлгүй суу. Сайн ажиллаа жигшүүрт минь энэ хөгшин авгаатай ойртох хэрэггүй. Одоо чи Чеяны орлогож байгаа учраас Байс Юлиантай юу хийх гэж байна? Тийм ихтэй миний нүдний өргөс болж байна. Би түүний амьд байхыг дахин хормааргүй байна. Төвчээртэй байв Эвелин сумын бүрийн хяналтанд авахаас өмнө бид болгоомжтой байх ёстой. Залгамж халаа чилжих мөч дөөхөж байна. Бид ямар ч эсэл гаргаж болохгүй. Байс юу болон мочин бүлмийн саатуулж бай. Та өдөрж болсон үедээ Байс Юантай юу дуртайгаа хийж болно. Хэрвээ үүний дараа бүх зүйл санаа саадгүй бодвол Шеяны дүрээр мочин бүлгэм рүү явж болно. Магадгүй тэндээс зарим нууцлаа нүрлэж сурч болох юм. Миний ухаантай хүү гэж ийм л байхгүй юу? Байс Юлиантай талаар ингээд болий. Надад чамтай хэлцэх өөр зүйл байна. Юу юм бэ? Гараал тэр намайг тийм их хүсэж байгаа юм хэргүй. Би жигшүүр чадвар дахин ажиллахаас ураагүй. Чи юу гэж бодож байна? Би чамд болон чиний аав тусдаа хандж байна. Хуулиа би чамд бүгдийг нийлэн далангуй хэлдэг. Энэ юу вэ? Энэ тийм чухал юм уу? Энэ бол Сүй миний надад бичсэн захидал. Би аавтай чинь танилцаагүй байхдаа түүнтэй орооцолдож байсан юм. Бид хамтдаа байгаа учраас аавд чинь үүнийг яаж хэлэх талаар бодж үлээ. Тэр бол Сүй минь нар бол эвлэршүү дайсан шүү дээ. Хэрвээ би үүний нууцлаад аав чинь ямар нэгэн байдлаар мэдчихвэл бидний итгэлцэл сэв суун. Тиймээс бүгдээ тодорхой болгосон дээр. Би энэ талаар бодлоо. Чи аавд намайг сайн хүн гэж хэлэх нь хамгийн дээр байх. Хэрвээ чин үүнийг өөр өнцгөөс харж чадвал тэр огт дургуутсахгүй. Тэр Сүй миний эмэгтэйг өөрийн болгосон шүү дээ. Юу Сүй минь бол Шинма бүлгийн хамгийн хүчтэй планчтай нэг түүний ГЭ-тэй бүлгийн өдөртөгчийн суудлын төлөө тэмцэлдэж байгаад ярьдаг. Тэр эмэгтэй өөмөө самуун дэвэргэж харахыг юутай их хүснэ бэ? Сүй минь гаднаа нухастай харагдагч ховын амьдрал дээр бүдүүлгээр түүний хайрын захидал хүртэл муухай үгсээр дүүрэн чи уншиж үзмээр байна уу? Мэдээж хэрэг надад орондоо уншиж өгөөрэй. Орой болчихдоо та өрөөрөө явдаа. Жигшүүрт 30%. Чи юм уу жаал намайг энд үлдээд чиний энэ муухай царайг харахыг хүсэж байна гэж одоо юу? Лили чимээ ГЭ-д үнэнч гэдгийг харуулахыг хүсэж байгаа энэ зүгээр л дээ. Гэхдээ яагаад түүнтэй хүүг нь байнга дарамтлаад байгаа юм бэ? Ямар ичгүүртэй юм бэ? Ямар ч байсан чин Байс Юлианд зурвалгаагаар бид уулзж энэ бүх замраагүй байдлын тэгслэг хэрэгтэй. Тэгэлгүй яах олчлаа шүү. Би түүнд зурвас бичиж өгье. Залгиж болохгүй шүү. Ойлголоо. Татуун хотын захын 8 талд өргөө. Та юу хайгаа байх хэрэгтэй бэ? Та өөр хин нэгний ирнэ гэж хүлээгээ юу? Би өрөөндөө эргэж ирмэгцээ чиний тэмдэглэлийг харсан. Гэхдээ миний өрөөнд хинч ирээгүй. Би чи үүнийг яаж хийсэн юм бэ? Дур болоо хаш ханхүү. Зөвхөн үр дүнтэй харилцаад чухал жижиг сажиг зүйл санаа зовох хэрэггүй. Бидэнд үйл ажиллагаанд ямар нэгэн буруу зүйл байгаагүй мэддэхээр ирлээ. Лили чимээгийн өөр үнэхээр хүнээр өргөтвөл өөр хин гэж Лили чимээ хэтэрхий залтай бөгөөд хянуур дур бөөгөн шүнд амархан орохгүй. Түүний татуунууд татах ганц хүн би. Надад үлдлээ. Би хамгийн шилдэг сонголтыг олсон. Тэр хүн чамаас илүү тохирох болно. Би эрсдэл орох хэрэггүй болсон доо байж тань. Нэр гэж үү? Тэд чиний төлөвлөгөөний талаар хэдийгээр бүгдийг мэдж байгаа. Бусд нь хിവэрэ үлдэх болно. Ингээд боллоо та явж болно. Над нэг л таагүй өмдөр төрж байна. Байс Юан шагналаа. Одоо тэр тэнгэр 3 тэнгэр 5 явуулахыг олох цагийг болж. Тэгэхээр бид ямар ч байсан Лив чимээг алах уу? Та тэгэж хэлж байгаа бол бид түүнийг ална надад хамаагүй. Ер нь бол чамд хэрэг болохгүй мочин бүлгэн болон Байс Юаны нар ажиллаа хийчихнэ. Чи зүгээр Ли чимээг орохоос сэргийлж гарцыг хамгаалах хангалттай. За энэ газар одоо минийх. Би үүнийг зогсуулчихлаа. Киши так баха. Өөрчлөлтөн баярлаач. Миний дохойг хүлээж байгаарай. Тэнгэр хов ширүүн залуу байх бол
байж байхад болох юмч босоо ятгах хэрхэн тоглохыг гарцаагүй бид нар эзэн та босоо ятгахын аялал сонсомоор байна. Би сурч чадна шүү. Зүгээр өгтөө би тархиа ашигламааргүй байна. Чудраг бус байна. Магадгүй би агуу хөгжимчин болж төрөө тэнгэр гурваас ч илүү тоглож чадах байсан юм билүү. Үгүй тэнгэр гур надад хангалттай. Энэ хооронд хөгжүүн өргөөний гадна эцэд нь би баясгалын зэмд хүлцэн ирлээ. Баясгалын зэмд Хуаю Лили чимээгээ дамжуулан хөгжүүн өргөөг өөрийн хүснээр өдөөж чадна. Хэрв тэр үүнийг хийж чадвал намайг бүлэмийн өдөөж болоход туслана. Хуяагийн газар ивэлийн сүм. Би нэлээд сайн ургац сураалаа. Даалгавар шанал болон өөрийн цуглуулс оноо оролцуулан 3 хамт хөөслөн бодлоо. Надад амьд үлдэх олон арга байна. Тэгээд цэцгийн элний уруу зовлончдын урлагаас илүү их хохирол өршүүлж чадна. Би эхлээд цэцгийн элний урууг 5 дугаар түвшинд хүргэж сайжруулах болно. Би одоо үндсэн ертөнцийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Уучлаарай, таны эсэл сайжруулах шаардлага хангахгүй байна. Хаалт яагаад шаардлага нь юу юм бэ? Энэ тохиолдолд Огга зовлонгийн төсвөрийн урлагийг сайжруулах бол ямар вэ? Маргааш нь дэлхийн өнцөг булан дээр бүрээс ирсэн эрдэнэсийн дуудлагуудаа датуу болох гэж байгаа сонслоо. Та энэ талаар дууссан уу? Үгүй юу чи асууж байгаа юм уу? Би зүгээр л таныг гадагш гаргаж амраах хүссэн юм. Хэрвээ таны сонирхлыг татах зүйл байвал талархсандаа илэрхийлж би танд авч өгье. За яг явцгаа гэхдээ чи надад гой зүйл өгмөр байгаа болохоор одоо чиний надад өгч чадах зүйл маш олон байна. Өчтөр надад юу тохиолдов вэ? Энэ царайг харах тусам би улам их догдолж байна. Тэгвэл илүү ойроос нь сайн хар. Төлөх чи. Би нэг л тааруу байна. Чи надад царайгаа надтай уулзахгүй байсан дээр шүү. Яагаад гэдгийг мэдэхгүй шаяаны царай миний дургуг үнэхээр хүргэх юм сони юм. Шинмо бүлмийн энэ төрлийн мэдээ дамжуулах сахиус уу? Шинмо бүлмийн хүн яагаад ийм цагаар ирдэг вүлээ? Эцэгчин товлсон хугацаанаас өмнө хаалттай бясалгалаа дуусгад гарч ирсэн байна. Тэр Близ сумын ойролцоо байгаа. Түүнтэй уулзахаар надтай хамт одоо уулнаас бууя. Тэр хаалттай бясалгалаа дуусгаж шууд тань дээр ирсэн. Тэр таныг маш их санаж байгаа бололтой. Юу энд байгаа юм уу? Би шийдвэрлэх мөчөд өөрчлөлт гаргахыг үзий яддаг. Тэнгэрийн өмнө шат бол энэ шатны хамгийн хүчрх хүмүүсийн нэг. Бид анхны төлөвлөгөөгөөр ирдэл бүтлгүүдэх бололтой. Би үүнийг өөрчлөх хэрэгтэй болно. Чи эцэгтэй гатархаад байгаа юм уу? Өнөө шөнө бид 3 хамт байвал ямар вэ? Энэ талаар дараа ярилцж болно. Эцэг минь алс холоос ирсэн болохоор би түүнд жижигхэн гинтийн бэлэг барих хэрэгтэй бүгдээрээ. За яг чам дахиад амттай харагдж байна. Жоо огтхон хотхон ямар амгалангийн сүмийн хажуугийн талбай. Чимээ чи яагаад энд ганцаараа байгаа юм бэ? Хуаю хаан байна. Шинмо бүлмийн дэд удирдагч орж ирэнгүүтэл хүүгийнхээ тухай асуух юм намайг санаагүй гэж үү? Бидний салсан хугацаанд чи бүр илүү их болчихж. Тиймээс та хоёр намайг дэндүү их эрхлүүлсэн. Хуаю чамтай уулзахаас өмнө гинтийн бэлэг барина гэж хэлсэн. Тэд жаал юу шидэд байна? Тэр юу болохыг мэдмээр байна уу? Хонгор минь надад хэдэн чихэнд чимэгтэй үг хэлбэл би чамд хэлье. Пүү мэдээд байсан юм аа. Өөрийн болон хүүг нэг эмэгтэй дундаа хэрэглэж байгааг огт санаа зовхгүй байна. Бие бэрээрээ чимээ чамаас асуух юм бол Хуаюугийн бясалгалын явц тэр хэр байна? Би чамд хариулъя. Гэхдээ гадаа хаан хүргээд байгаа юм бэ? Чи өөрөө бие барих хэрэгтэй. Гэхдээ энэ Лили чимээд огтхон л санаа тавьдаггүй гэсэн үг. Түүний хувьд тэр зүгээр л нэг явдалтай юм хэвээр. Энэ бүх зүйл илүү хэлбэр болгож байна. Хэрэв би ийтэй хайртай эмэгтэйгээ өөр хэрэгтэй байхыг харвал ийм байхгүй байсан. Өөр хэлий чимээ. Тэр тэдний өөртөө татчихлаа гэж бодож байна. Хэн нууцаар хараад байна? Чи өглөө ирж байна уу? Таны сайн хүн Хуаю байна. Нуудах зүйлтэй унтраах үед
тэр намайг мэдэрчлээ. Тэнгэрийн өмч шатны маструуд хэр мэдрэмтгий болдгийг одоо мэдж байна. Чиний бясалгал маш их сайжирчээ. Надтай ганцхан метрийн зайд ирэхэд би чамайг мэдэрлээ. Маш сайн. Тэгэхээр энэ тэрхүү гинти мэлэг байх нэ. Шин төрхийг чинь харахад холсгүй үдэлсэндээ гэдэг дурлам шанхун Шеяныг алаад түүний царайг өөрийнхөө нэг дүр болгочихоо юу? Таны зөв эцэг нь та ганц хараад юу болсныг мэдэх юм байс суйлан Шеянтай хуваалдаж байдныг зайлуулахыг оролдсон. Гэхдээ би санаачлагын гартаа авч төрүүлж Шеяныг алж арахыг эзэлсэн. Одоо би Шеян боллоо. Чинь түр ашиглан мочин үлгэмдээ тэмцэх гэж байгаа юм уу? Гэтэ Шеян зөвхөн царайлаг эрчүүдийг эзэмшиж чаддаг планы урлагаар цэцгэн элдний хурууг төгөөс эзэмсэн гэж би сонссон. Би чиний царайг өөр шивтэй гэж хэлээгүй байна. Зүгээр л чи цэцгэн элдний хурууг хангалттай сайн дуурайж чадах болов гэж санаа зовж байна. Энэ чиний багийг илчиж магадгүй. Санаа зовх хэрэггүй. Аава биний царайггүй тарин сайн маш гайхалтай тул цэцгэн элдний хурууг хангалттай сайн дуурайж чадна. Хашаан дотор бэлтгэл хийцгээе. Хэрэв би тэднээс ямар нэгэн өөсөө болохгүй бол бүх зүйл саадгүй болох болно. Тэр ах дүүс нэгэн цагт алдартай байсан. Тэд хоёр тэнгэрийн даа шатны 8 дугаар төвчнийх байсан бөгөөд хамт байхдаа тэнгэрийн өмнөх шатны маструудын шотланд тулдаж чаддаг байсан. Хамсалтай тэд надтай тааш би тэднийг ганц цогцолтоор хөнөөсөн. Одоо би тэднийг нууц бясалгалын аргаар өдөрдөж байна. Тань бэлтгэлийн сайн хамдрагчд байж чадна. Тэдэнд хүрээд ир гэж хэлээрэй аава. Нирван Кирийн хэлбэр. Жиний ойлголтын хамгаалалт. Энэ бол Шеяны тэнгэрийн хамгаалагчийн хамгаалагч дээр үндсэн сайжруулсан онцгой планы урлаг юм. Энэ үлэмж их хамгаалалтын бөгөөд дайсны дайралтыг буцаан ойлгох чадвартай. Тэгээд би Г-ийг хууч чадсан ч Г Хояны зан ажлыг сайн мэдэхгүй. Яахааргүй түүний эцэг учраас түүний хэтэрхий харилцаад би барыг бэгтад амархан байх болно. Цэцгийн элдний уруу тиймээс би боломжийг ашиглаж түүнд өөрчлөлтүүдийг удирчлан харуулах ёстой. Ингэснээр хэрэв тэр миний зүс хувиргалтаас ямар нэгэн өөсөө олбол надад өөрийгөө тайлбарлах боломж гарах болно. Цэцгийн элдний хуруу хангадын хүүрэл сайн хуулбарлаж гэхдээ чи үүнээс хүссэн үедээ ажиллаж чадахгүй учраас дараалтаас чинь амархан зайлсхийж болно. Хөөе чиний хоёр хүүхэд дийлэхгүй болтой. Тэд зайлсхийж чадахгүй. Би энэ планы урлагийг өөрийн төлөөсөн планы урлагыг нуургүй таринд хослуулж ойлгож авсан. Үүнийг гэж нэрлэдэг. Өөгүй 8 тэнгэрийн шийтгэл, араатны шийтгэл. Би чадна. Энэ чадвар миний одоогийн хүч чадвараар хязгаарлагдаж байгаа болохоор жижиг байсан Шегэ шиг тийм хүчтэй байж чадахгүй. Одоо зөвхөн хяналтын чадвар болон ашиглах боломжтой. Гэхдээ энэ хангалттай хүчирхэг планы урлаг маструудад хувьд ямар ч хором ялтан шийдвэрлэх мөч байх чадна. Энэ бол чөтгөрийн чадвар байна. Хөөе чи үүнийг яаж ухаарсан юм бэ? Эцэг минь энэ үзэсгэлэнтэй биш гэж бүх үзэсгэлэн гоцтой гарыг яс болж хувирна. Амьд байгаа хүмүүс бол зүгээр хүний айс нүмерс араатнууд. Би газуурсан мэт жүжиглэх хэрэгтэй. Гэхдээ хэтгүүлж болохгүй. Цэцгийн элдний уруу алсан хүмүүсийн цэцгийн дэлбэг болгон хувирдаг гэж сонссон. Үнэхээр гайхалтай бас бишрмээр үхэл юм. Би цэцгийн элдний хурууг урвуулан судалж туйлын үзэсгэлэн гоо болгон үзэсгүй мохыг ойлгосон. Тэгээд октагод зовлон зүүдгүүрийг чөтгөрийн урлагийг ухаалаа. Түүнд олон тэнгэрийн шатанд хүрэх нөөц боломжгүй. Гэвч түүний сэтгэл зүйн тогтворгүй харагдаж байна. Тэр ямар нэгэн цочролд орсон юм болов. Байх уу яг Лим чимээгийн хамт хүсэлт ажлаа хурцл гэж явуулсан юм. Гэтэл тэр махан биеийн цэнгэлд автаж миний тэр эмэгтэйгээ тогтоосон харилцаанаас болж төөрөлдөн гарцчихсан юм болов. Энэ эмэгтэй үнэхээр ямар гэчин заван арга хэрэгжилсэн юм бэ? Үүслийн авлаа цочрдол уур 001 Г. Гигээс үүслийн авчлаа. Түүнийг юу тэгтлээ гайхшруулва. Төлгөө эздэг мөч дээр байна. Би нарийн ширийн зүйлс дээр ажиллахаар сүм рүүгээ буцах ёстой. Танд дараа хэлэлцэх чухал ажил байлгүй. Би илүү саадуулах яах вэ? Чи өнөө орой бидэнтэй нэгдэнэ гэж амласан гурвал байвал магадгүй хөвгөлтэй болно. Димир хонгор минь. Гайвуу чи явж ажиллаа амжилтаа. Би дараа нь чиний бясалгалыг чинь зааж өгье.
Лили чимээ миний хүүгээр бүх зүйлийг хийлгэж байгуултай. Энэ ухааюуг сургаж болох ч илүү чимээд бүх зүйлийг хэтэрхий амар болгож байна. Тэгвэл би ингээд чөлөө өсөе. Гээ яагаад Лили чимээд хандлага өөрчлөж имэйлийн сүм пүү арай л баригдсангүй би Г-ийг хууч чадлаа. Гэхдээ тэр Лили чимээг дэмжихээр ирсэн бол энэ их төвөгтэй юм. Чамайг дахиад жаахан аргадаад байвал сэтгэлийн санаа сайхан байгаад дээр нэг санаа төрж магадгүй юм. Хүмүүс ихвчлэн муурыг ингэж эхлүүлдэг. Гэхдээ шар шувууг илэхэд л бас адилхан санагдаад байна. Тусан ундаасагч бүлэгмийн тэнгэр 3 болон тэнгэр 5 жаргалан цөмийн байс сүльёнд бид нарт нэг тал Ги болон Лили чимээ нар эсрэг тал байна. Нөхцөл байдал бидний эсрэг байна. Үнэхээр дээдрэтэй юм. Хэрэв мочин болон тэнгэрийн өмнө шатанд хэдэн маструуд илгээвд бидэнд ялах магадлал их байх байсан. Гэвч байс сүльёны төлөө ингэж их зүтгэж шаардлагагүй. Ги болон Шинмаа бүлгийн дэд үзэгч хэрэв бид илүү чимээг алчхавал байс юуны ирээдүйд учрах асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна. Гэвч Ги-ийг албар мочин бүлгийн хүчирхэг дайсандаа болно. Энэ бол алдагдaltaй намайг зөвхөн тэнгүүд л ингэх байна. Би байс юаныг хаяад үүнээс хол байх ёстой юу? Байх надад тэг шаардлага байхгүй. Нууц амраг хүнээ хүүгээс нь илүү чухал байна гэж үг эзэнтэй. Би зүгээр л төлөвлөгөө өөрчилж Г-ийг нууц амрагаас нь илүү хүүгээ сонгох хэсгийг харах хэрэгтэй. Чин дараа нь байс юан руу зурвас илгээгээр мэдэж би үүнийг зогсуулж чана. Г өөрийн бээр хүрлцэн ирэлцсэн гэхээр мэддэг сая л авлаа. Одоо би баларлаа. Сүүлийн өдрүүд Шэян өдөрцөнгөө би түүнийг олж авч чадсангүй. Хамгийн муу хэлбэр бол тэр яваад өгөх харин мочин бүлгийн үүнд оролцохгүй үлдэх явдал юм. Тэгвэл би яах ёстой юм бэ? Юу? Код зүв байсан энэ Шэянаас ирсэн байна. Тэд үргэлж над руу үйл мэдэх аргаар зурвас илгээдэг. Үнэхээр нууцлаг юм аа. Захиандаа тэрээр Г ирснийг мэдж байгаа тул намайг Датун хот руу явах төлөвлөгөөг нууц суслах хэрэгтэй гэсэн байна. Тэр Ли чимээг өөрөө алж чадна гэж үү? Ах энэ их ээдрээтэй нөхцөл байдал байна. Би зөвхөн түүнийг эснээр хийх гэж бүх зүйлээ буруу дэшиг ирэхгүй гэж найдаж байна. Датун дуудлага урдааны газар. Тэнгэр 5 төлөвлөгөө өөрчлөгдлөө. Мочин бүлгэн болон байс юанатаа Лили чимээг алхахад оролцохгүй. Тэд ирэхгүй байгаа юм уу?